Сайн байцгаана үзэгчдээ, студиуд гамбтын баасан сүр ажиллаж байна. Та бүхэндээ дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг хүргэж байна. Бид Бурят, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятад зэрэг манай хөрш орнуудын болон бүс нутгийн гол үйл явдлуудын мэдээ хүргэдэг гэдгийг та бүхэн мэднэ. Харин 7 хоногийн төгсгөлд шилдэг сурвалжлагуудыг нэгтгэн дүгндэг уламжлалтай. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээнүүдийг хүргье. Буриадаас төрсэн шатрын шинэ од 18 настай Эрдэм Хубаг Шанав олон улсын их мастер цол хүртэж бүгд найрамдах Буриад улсын түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрээр Блицийн дэлхийн аваргыг ялж Магнус Карлсентэй нэг тэмцээнд өрсөлдсөн байна. Залуу ястан дэлхийг хэрхэн байлдан дагуулж байгааг эхний сурвалжлагаас үзээрэй. Эрдэм Хубаг Шанав дөнгөж 18 настай. Гэвч тэр аль хэдийн олон улсын гроссмейстерийн цол хүртэж Буриатын түүхэнд ийм өндөр цолонд хүрсэн 5 дахь тамирчин болж байна. Шатрын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлж, ардын хуралд Эрдэм түүний эцэг болон дасгалжуулагчид талархлын бичиг гардуулжээ. Эрдэм Алексеевич, та мундаг байна. Зоригтой хүн гэдгээ харуулж чадлаа. Энэ спортод цаашид улам их амжилт гаргахыг хүсье. Бид таныг үргэлж дэмжиж байх болно. Буриатын шатрын холбооны ерөнхийлөгчийн хэлснээр гроссмейстерийн дээд цолыг авах амаргүй. Үүний тулд Элла Чансаг 2500 ононд хүргэж олон улсын тэмцээнүүдэд гроссмейстерийн нормыг 3 удаа биелүүлэх шаардлагатай байдаг. Өнгөрсөн 12 дугаар сард Эрдэм эрэгтэйчүүдийн рапид болон Блицийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэлхийн шилдэг гроссмейстерүүдтэй тоглосон. Тэмцээнд Магнус Карлсен болон бусад тамирчид оролцсон. Рапидын нэгэн тэмцээнд Эрдэм тухайн үеийн Блицийн дэлхийн аварга Уладар Вурзентэй тоглож ялалт байгуулсан. Эрдэм шатрын урлагийг 12 жилийн турш эзэмшиж байгаа бөгөөд цаашид улам ахих зорилготой гэдгээ хэлсэн юм. Шатар бол миний хувьд спорт гэхээс илүү тоглоомч юм шиг. Эхэндээ зүгээр л тоглох сонирхолтой байсан юм аа. Ирээдүйн зорилго тань юу вэ? Ойрын жилүүдийн зорилго юу вэ? Олон улсын тэмцээнүүдэд оролцож, тоглолтын төвшин Чансагаа ахиулж, цолноос гадна шинэ амжилтад хүрэхийг хичээнэ. Эрдэм Новосибирскийн их сургуулийг зочд буудлын менежментийн чиглэлээр 1-р курст суралцж байна. Энийн зэрэгцээ өдөр бүр бэлтгэл хийж, жилд ойролцоогоор 8 удаа янз бүрийн тэмцээнд оролцдог. Валентина Цыбикова, середина земли, Бурятия. Цагаан сарыг хэрхэн зөв огтох вэ? Буриадад сагаалганыг ёс заншлын дагуу тэмдэглэхийг хүссэн хүмүүстд зориулсан өргөмөц сургалт эхэлжээ. Энд морины хялгасаар сахиус шүлжих, шагаа наадах, эртний зан үеийн гүн утгыг тайлбарлаж байна. Уламжлалаа хэрхэн хадгалж байгааг хамтдаа сонирхъя. Цагаан сарын баяр эртний уламжлалтай 13 дугаар зуунаас Хятад Монголд тэмдэглэж эхэлсэн гэдэг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэ ариун баярын зан үйл ёс уламжлалын зарим нь мартагдаж эсвэл өөрчлөгдөх хандлагатай болсон. Энийг мартуулахгүй тулд Буриадад сагаалганы ёс заншлыг таниулах мастер класс, лекцүүд зохион байгуулах нь улам чухал болж байна. Ийм арга хэмжээ ялангуяа загалан үед маш хэрэгтэй. Ахмад уй маань цөөрхийн хэрээр уламжлал, ёс заншил бидний соёлын болон шашны өвч хамт мартагдах аюултай. Би өөрөө Ирхүүгийн Буриад, хорийн Буриад айлд бэр болж орсноос хойш нөхрийнхөө гэр бүлийн уламжлалыг дагж датсанд очиж сагаалганаа тэмдэглэн өглөө эрт босож ёс заншлаараа хөтдөг болсон. Зочдод цагаалганы утга учирыг дэлгэрэнгүй тайлбарлаж, цагаан сард хэрхэн бэлтгэх, ямар ёс заншлыг баримтлах, ариусал, шинжлэл, ахмад настнууд болон өвөг дээдсээ хүндэтгэх зан үйлүүдийн гүн утгыг танилцууллаа. Сур залах ёс юу вэ? Энгийнээр хэлбэл галын тахилга ёс гэх үдэ. Төв төлнөөс орчуулбал 64 гэсэн утгатай. Хүн өдөрт 64 мөчийг туулдаг гэж үздэг учраас ийм нэртэй байхаа. Мастер классууд арга хэмжээний чухал хэсэг байв. Ялангуяа морины хялгасаар сахиус шүлжих, шагаа наадгаа тоглох сургалт олонний анхаарлыг татлаа. Тоглоомын нарийн аргыг шагаа наадгаан идэвхтэй сурталчлагч Эрдиний дараа Доржиева тайлбарлав.
Маш гоё тоглоом. 2 үе шаттай. Эхлээд татаж авна, дараа нь барина. Хэлхээ өндөр нисэх тусам сайн. Второй раз уже красиво буду брать. И чем выше летит цепочка... Нэг удаа шидэд 3 өдөр хүлээж байсан. Я один раз бросила вот эту цепочку и 3 дня ждала. Тэгэд яасан? Она зацепилась. Үүлэнд хүртэл тэгэлсэн юм шиг санагдсан. Хичнээн гоё вэ? Харалта. Просветительская. Ийм төрлийн соён гэгэрүүлэх арга хэмжээ Брэдэд анх удаа зохион байгуулагдаж байна. Хэрвээ сонирхол хэрэгцээ өндөр байвал жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. То оно станет ежегодным. Энэ бол миний хувьд нэг төрлийн эрхэм зорилго. Нас ахих тусам, хүүхдүүд маань томрох тусам бид уламжлалаа мэдээж цагаалханд зөв бэлтгэж чаддаг байхыг хүсдэг. В конце встречи с Уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд хоньны хонжууртай суглаа хийж хүссэн хүмүүс морь унах боломжтой байлаа. хороших Данил Щербаков. Новости дня. Эрхүүгийн түүхийг шинэ хэлбэрээр Бабар Комикст домогт амтан нутгийнхаа 17 дугаар зуунаас эхэлсэн өнгөрсөн түүхээр аялал хийн. Зураачид болон Химэл оюухан хамтран график комик хэрхэн бүтээснийг дараагийн сурвалжлагаас үзээрэй. В основу этого Энэхүү комиксийн үндэс нь уран зөгнөл биш, харин эрхүү мужийн бодит түүх юм. Дүрслэлүүд дээр харагдаж байгаа нь ноорог хувилбар бөгөөд эцсийн бүтээл нь 40 хуудастайгаар хэвлэгдэн гарчээ. Гол дүрүүд нь Даниил Маша хоёр. Харин тэднийг өнгөрсөн цагийн аялалд домогт Бабар хөтлөх юм. Дүрслэлийг бүтээхэд 4 график зураач ажилласан бөгөөд Химэл оюун ухаан тэдний туслагч нь болсон байна. искусственный интеллект. Хүрээ татах, наривчлан засварлах ажил бол биднийх. Харин суур дүрслэлийг Химэл оюун бүтээсэн. Жишээ нь өнгөний шилжилт арын фон зэргийг, заримдаа дөрүүдийн толгой, гар зэргийг бид дахин зурж засварласан. Учир нь Химэл оюун төгс биш. Тиймээс Химэл оюун ухаантай ажилдаг зураачийн ажил ихэнхдээ түүний бүтээсэн зүйлийг боловсруулж сайжруулахад чиглэдэг. Что делает искусственный интеллект? Ялангуяа түүхэн хэсгийг нягт боловсруулах нь чухал ажээ. Комикс 17 дугаар зуунаас эхлэн өвөг дээдсийн амьдралын тухай өгүүлдэг. Если говорить про комикс, Комикийг нэгэн энгийн түүхээр бүтээхэд илүү хялбар байдаг. Харин энд олон баримт, хүмүүс, үйл явдал багтсан юм. Гэсэн ч уншигч удахгүй гэж бодож байна. Цель комикса Комиксийн зорилго нь төрлөх нутгийн түүхийг ялангуяа залуу үед түгээн дэлгэрүүлэх юм. сейчас мы находимся. Одоогор бид комикийн ажлыг дуусгах шатандаа явж байна. Нийт 2400% хэвлэж ихтэй сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран тарахаар төлөвлөж байна. И среднепрофессиональными образовательными учреждениями. Если графические истории Хэрвээ энэ график түүхүүд оюутнуудын гарт хүрч тэд төрлөх нутгийнхаа тухай шинэ мэдлэгээр баяжиж чадвал уг төслийн зорилго биелсэнд тооцогдно. Элина Собенникова, Артур Ощупкин специально для программы «Новости». Өр байгалийн Ана Ирена хэмээх ихэр нислэгийн удирдагч бүсгүйчүүд эмэгтэйчүүдэд тохирохгүй гэх хэвшмэл ойлголтыг эвдэж байна. Хөдөлгөөр доголдсон онгоцонд хэрхэн тусалж Мисс Авия тэмцээнд хэрхэн өрсөлдөж байгааг сонирхцгоё. Сибирь 3046, что вышка «Доброе утро». Разрешено на Москву Домодедово. Сибирь 3046. Жита цамхаг байна. Өглөөний минь хөөрхийг зөвшөөрлөө. 0, СКОК 3307, запуск разрешаем. Анна и Ирина Куприянова. Анна, Ирина Куприянова хоёр багаасаа нисхийн салбарт ажиллана гэдгээ мэддэг байжээ. Учир нь тэнгэрт дурлах сэтгэл нь тэдний гэр бүлийн уламжлал юм. Эхэр охидын аав бүх амьдралаа онгоц чулаадахад зориулсан бол ээж нь олон жил онгоцны үйлчлэгчээр ажиллажээ. Одоо бүсгүйчүүд өөрсдөө ч нисхийн салбарт ажиллаж, онгоцны хөдөлгөөнийг тэнгэрт бус газраас удирддаг. Хозяйств на земле. Учеба длилась 3 Суралцах хугацаа 3 жил үргэлжилсэн. Тэр хугацаанд амар байгаагүй. Би навигац, аэродинамик, цагуур, англи хэл зэрэг маш хүнд хичээлүүд үздэг. Төгсөөд англи хэлний шалгалт өгч ажлын 4-р түвшний мэдлэг эзэмшсэн. уровень английского языка мы имеем. Несмотря на все трудности, Бэрхшээл олон байсан ч бүсгүйчүүд хүссэн дипломоо авч 5 жилийн турш нислэгийн удирдагчаар ажиллаж байна. Тэд онгоцны аюулгүй хөдөлгөөнийг хангаж хөөрөх, буух, зөвшөөрөл олгон, мэрэгжлийн ур чадвар, сэтгэлийн дэвчээр, хурдан шийдвэр шаардсан олон үүргийг гүйцэтгэдэг. Олон хүн энэ мэрэгжлийг эмэгтэй хүнд тохирохгүй гэж боддогч Анна Ирина хоёр энэ хөвшмөл ойлголттой өдөр бүр нүүр толдог. Нам девушкам приходится Бүсгүйчүүд бидэнд илүү их саад бэрхшээл тулгардаг. Одоо ч нисхийн салбар бол эрчүүдийн гэсэн ойлголт байдаг. Гэхдээ охид бол илүү хурдан сэтгэж суралцахдаа нямбай байдаг гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна.
Зачастую в работе... Нислэгийн удирдагчийн ажилд бусад мэргэжлийн адил хүнд нөхцөл байдал гарна. Тийм үед зөв шийдвэрийг цаг алдалгүй гаргах нь хамгийн чухал. Учир нь Анна Ирина хоёрын үйлдэлээс олон хүний амнаас хамаарна. Многих людей. У меня было Миний ээлжин дээр хөдөлгүүрийн 2 удаагийн гэмтэл гидросистемийн доголдолтой холбоотой тохиолдол гарч байсан. Хөдөлгүүрийн гэмтэл хөөрсний дараа гарсан. Ийм үед нислэгийн удирдагч маш тайван байх ёстой. Учир нь нислэгийн баг өөрөө стресст орсон байдаг. Бидний үйлдэл ойлгомжтой, хурдан тодорхой байх ёстой. в такой момент стресс испытывает экипаж. Саяхан Анна Ирина хоёр Мисс Авиа 2 тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь гоо сайхны тэмцээн байгаа зогсохгүй нисхийн салбарын бүсгүүчүүд мэргэжлийн чадвараа харуулдаг. Уралдаан юм. Өөр байгалийн хязгаар нутгийн ихэр бүсгүүчүүд 1000 гаруй оролцогчоос шалгаран дараагийн шатанд тэнцсэн байна. Конкурс состоит из 4 Тэмцээн 4 шаттай. Бид хоёр цэрийг нь хэдийн давсан. Ярилцлагын дараа 50 орчим оролцогч үлдэнэ. Дараагийн шатанд бид Москвад очиж шувтаргын ярилцлагад оролцсон. Энэ оны 9-р сард болно. уже в сентябре этого года. Во время конкурса... Тэмцээний үеэр бүсгүүчүүд өөрсдийн ажил, ур чадвар, хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван тулдгаа танилцуулж байна. Эцэст нь шүүгчдийн сонголтоор нэг оролцогч Авиамис 2026 цолыг хүртэх юм аа. Сибирь 52-20. Сибирь 5224. Чита цамхаг байна. Өглөөний мэнд. Салхи 25 м/сек байна. Буухыг зөвшөөрлөө. 9 посадку разрешают. Сахан улсын уран гимнастикийн шигшээ баг түүхэн үйл явдалд бэлтгэж байна. Анх удаа тус бүгд найрамдах улс алс орондын аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Залуу тамирчид өдөрт 6 цагийн бэлтгэл хийж том тэмцээнд хэрхэн бэлдэж байгааг сонирхцгоё. Вращение... Эргэлт шпагат. Давай, пошли. Уналт болон дасгалын хэрэгсэлтэй ажиллах ур чадвар. 1, 2, 3 уже ноги. Булаав, бөмбөг, цагиргу, тууцу аль нь дээр вэ? Цагирга, Нашим все... Тэд бүгдийг чадна. Бүгд найрамдах улсын ахлах шигшээ баг Улаануд хотод болох Алс дорнодын холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээнд багийн дасгалаар өрсөлдөхөөр бэлтгэж байна. Дасгал хөдөлгөөнд төгөлдөрж хөтөлбөр бэлэн болсон бөгөөд тэд ялна гэсэн ганц зорилготой. Настрой боевой. бид маш ихээр шамдан ялалтын төлөө бэлтгэж байна. Маш их хөдөлмөрлсөн. Шагналын давцанд гарна гэдэгтээ итгэлтэй. Бид бүгд нэг зорилгын төлөө хамтдаа урагшилж байна. У нас есть цель. Мы все вместе к ней идем. К своей цели... Ганцаарчлалын төрөлд оролцохоор Ксения Медведевач зорилгодоо ойрцоор явна. 4 настайгаас уран гимнастикаар хичээлж игэлсэн тэрээр Нюнгери хотод анхны алхмаа хийсэн бөгөөд одоо спортын мастрын болзол хангахыг мөрөөддөг. Час... Миний гол зорилго бол спортын мастрын болзол хангах. Үргэлжлүүлээд улам их хөдөлмөрлөнө. Работать... Ирэх тэмцээн Якутск хотод болно. 2 дугаар сарын 12-наас 15-нд тус хотод анх удаа Алс дорнодын тойргийн аврах шалгаруулах тэмцээнийг хүлээн авна. Энэ нь тамирчид дасгалжуулагчдын хувьд онцгой мөч юм. Тренеров... Нас всех объединить. Бидний нэгтгэж байгаа зүйл бол манай Саха буюу Якут улс чадна гэдгийг харуулах. Алс дорнодын бусад тамирчдад хүчтэй өрсөлдөөн үзүүлэх явдал. Тамирчид өөрсдийн төвшин хэдийн өсснийг ойлгож боломжоо бодитоор үнэлж байна. Манай заалны бэлтгэл эд өрнөж бүх дэвжээн дээр ажил буцалж байна. Идет работа. Мөрөө гүйцээ. В Якутске... Якутск хотод гимнастикчид ганцаарчлсан төрөлд өрсөлдөнө. Тэмцээн спортын мастрын дэвшигч болон 1-р зэрэглэлийн хөтөлбөрөөр явагдана. Уян налархах хөдөлгөөн таталцлын хүчийг давна. Я очень рада, что Якутск хотод Триумф ордонд Алс дорнодын аврах шалгаруулах тэмцээн болох гэж байгаад би маш их баяртай байна. Би тэнд анх бэлтгэл хийж эхэлсэн. Урьдчилж таахгүй ч бүх зүйл сайхан болно гэж бодож байна. все будет хорошо. Показать... Бага насны багч шинэ хөтөлбөрөөр танилцуулахад бэлэн болжээ. Эдгэр охид багийн дасгалд жинхэнэ утгаараа гялалцахаар зорж байна. Младшая группа... Мы отрабатывали. Өнөөдөр бид бүх дасгал элементүүд фүвэтэ, Итали фүвэтэ болон өсрэлтүүдэд автаж байна. Уран гимнастик надад гоо сайхан уйналрахай байдлаараа таалагддаг. За красоту и грацию. За красотой... Гоо сайхан уян налархаан цаана асар их хөдөлмөр оршино. Өдөр бүрийн бэлтгэл 6 цагаас дээш үргэлжлэх сургуулилт тамирчин бүр биеийн хөдөлгөөн болон эргэлтийн хоорондын алтан тэнцвэрийг олжээ. Хөтөлбөр цоошин бөгөөд бүтэн жилийн туршин бэлтгэсэн байна. Якутын шигшээ баг өндөр амжилтыг зорж байна. На серьезные результаты. Уулзлаа баяртай Якут. Айсена Пронашова, Айтал Байтунов, Виктор Олесов, Москва.
Улаан дэнлүү, нисэх луу, цайны ангилан үнэр. Москва хотод хятадын шинэ жилийн уур амьсгал бүрджээ. Москвагийн их сургуулийн Аптекарский огород ботаникийн цэцэрлэг хятад орны нэгэн булан мэт болж хуурсан байна. 130 жилийн настай далмод хэрхэн ногоон луу болсон болон урьдчилан суугчид хаврын баярын талаар юу мэддгийг дараагийн сурвалжлагаас үзээрэй. Китайский Новый год Хятадын шинэ жил буюу хаврын баяр Чүнцэ Тэнгэрийн орны соёлын хамгийн чухал баяруудын нэг юм. Энэ жил уг баяр 2 дугаар сарын 17-нд болно. Шинэ амьдралын мөчлөг эхэлж байгааг бэлэгддэг энэ баярын талаар Москва хотын оршин суугчид болон зочид юу мэддгийг сонирхоллоо. 2 дугаар сарын эхэнд болдог шүү. Бүгд 2-7 хоног амардаг. Драконы всякие, фейерверки. Сходство есть. Луу галт наадамтай хүүхэлтэйгээр мэдэх юм байна. Дундад Аз, Кавказд байдаг Навруз баяртай адилхан юм уу да? Бид ч гэсэн нэг талаараа шинэ жил тэмдэглэдэг юм уу да? У нас тоже Новый год в каком-то смысле. Би хятад улаан дэнлүү мэднэ. Оросд болдгоос өөр луу гудмаар аялаад л их гоё бас галын наадамтай. Наверное, Китай. Хятадууд Бээжин нугсаа идэж гоёж чимэглээд гоё байхаа. Ярко все. Оросд ч бас их гоё чимэглэж олон талбайд баярын арга хэмжээ зохион байгуулдаг. одна из таких. Тийм газруудын нэг нь Москвагийн их сургуулийн ботаникийн цэцэрлэгийн Аптекарский огород юм. Энд хятадын шинэ жилийн 3 дахь удаагийн наадам болж байна. Цэцгэлсэн орхидей азаалын дунд зочид жилийн бэлэгдэл, гал морь, уламжлалт, луу болон 100 улаан дэнлүүг үзэх боломжтой. Өнөөдөр энэ цэцэрлэг улаан талбай, Новодевичийн хід, Христийн аврагчийн сүм, Москвагийн амтны хүрээлэнгийн дараа нийслэлийн хамгийн их зураг авдаг 5 газрын нэг болжээ. Фотографии на память. Дурсгалын зураг авах нь энд ирэх шалтгааны зөвхөн нэг хэсэг. Хамгийн гол нь Тэнгэрийн орны үлгэрийн уур амьсгалд умбах явдал. Энэ орчныг субтропикийн хүлэмжид 2-7 хоногийн турш бүрдүүлжээ. Бид ургамлыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс ургамал болон чимэглэлд аль алинд нь хоргүй байдлаар зохион байгуулж, байгальтай зохицсон орчныг бий болгохыг зорьсон. Ингэснээр өмнөд хятадын уур амьсгалыг санагдуулан болон бүтээж чадлаа. В оранжерее спрятались 3 больших. Хүлэмжид 3 том, 5 жижиг луу нуугдаж байна. Тэдний нэг нь 130 гаруй жилийн настай далдуу модноос бүтээсэн нисэж байгаа ногоон луу юм. Настоящего зеленого дракона. На самом деле она когда-то... Энэ далдуу мод анх хүлэмжийн төвд ургаж байсан юм. Дараа нь хананд шилжүүлж унахаас хамгаалан бэхэлсэн. Морисын их бие мөчөр нь яг л лууг санагдуулдаг. Тиймээс бид байгалийн энэ дүр төрхийг баг зэрэг чимэглэн луу болгон харуулсан. Дракон Лууны дүрс уран бүтээлчдэд ч урам өгч байна. работ. Одним из символов. Хавар ирж өвлийг даван туулахын бэлэгдэл бол Мэй Хуа буюу чавганы цэцэг. Би одоо түүний мушгирсан их биеийг зурж байна. Яг л нойрцож буй луу шиг. Харин мөчрөн гэрэл рүү тэмүүлж өвлийн дунд цэцгэлдэг. Распускаются нежные цветы. На открытии фестиваля представили Наадмын нээлттэй хятад соёлын салшгүй нэг хэсэг болох уран бичлэгийн урлагийг танилцуулж, цайны ёслол зохион байгууллаа. вечер украсила и чайная церемония. Мы завариваем воду на углях. Бид нүрс төлж ус буцалгаж улаан цайны төрөл бүрийг амталж байна. Дотроос дулаацуулж хятадын шинжлэх тэмдэглэхэд тохиромжтой. Энэ бол Юннан мужаас ирсэн мочжэн цай. Уух бүрт баяр баясгал мэдрэгддэг. Чувствуешь большую радость. Он словно раскрывает сердце. Аптекарский огородод болсон өгөнлөг наадмыг хэрэгжүүлэхэд хятадын соёлын төв идэвхтэй дэмжлэг үзүүлжээ. Тус байгууллагын захирал Пен Литао улс орнуудын хоорондын соёлын солилцооны ач холбогдлыг онцолсон байна. Энэ жил Масленица хятадын шинэ жилдээ давхцаж байна. Бээжин хотод манай Орос найзууд ч Масленицад бэлтгэж байгаа. Энэ бол манай хоёр ард түмний найрамдал хамтын ажиллагааны тод жишээ юм а. Гости из Тэнгэрийн орноос ирсэн зочид наадмын уур амьсгалд сэтгэл өндөр байгаагаа нуусангүй. Мөн эх орондоо энэ эд шидтэй баярыг хэрхэн тэмдэглэдгээ хуваалцлаа. праздник. Новогодний ужин. Шинжилийн оройн зогт хойд нутгийнхан заавал банш хийдэг. Шөнийн 12 цагт салют буудна. Эхний өдөр эцэг эхтэй мөнхтэй дугтуу бэлгэлдэг. Традиции праздника. Хятадын шинэ жилийг тэмдэглэхэд айлаар зочлох, бэлэг өгөх, улаан хувцс өмсөх, ярмагт очих, лууны бүжгийг үзэх, хамгийн гол нь эрүүл их, аз жаргал хүсэх гээд уламжлал их бий гинэ. Манай хятад найзууд болон энэ соёлыг сонирхогч бүх хүнийг хятадын шинэ жилээр чин сэтгэлээсээ мэдчилж эрүүл мэнд аз жаргал амжилт хүсье.
Праздничный вечер украсили Баярын өдөр тоглолтоор үргэлжилж Хятад хөгжмийн зэмсгийн аялгау иршиглэн уран сайхны үзүүлбэр төлөвлөгдлөө. Аптекарский огородод болж байгаа Хятадын шинэ жилийн наадам 3 дугаар сарын 9 хүртэл үргэлжлэх юм а. Константин Матвеев, Дмитрий Калинин. Новости Большой Азии. Мянган гэрэл гийсэн шөнө Хятадын Чүнцийн хотод усны дэнлүүний сүрлэг наадам эхэллээ. Эртний домог орчин үеийн технологи хосолсон гэрлийн инсталляцууд шөнийн эдийн засгийн шинэ хөтөлгөгч хүч болж байна. Хятадын Чүнцийн хотын Юанбо цэцэрлэгт дахин 10,000 зочин цугларч усны дэнлүүний наадам эхэллээ. Энэхүү баяр уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулснараа хотын оршин суугчид болон жуулчдын сонирхлыг татаж байна. Интернетэд хашчлуун Баатар эмэгтэй гэдэг байршлын тухай их бичиж байна. Тийш очих талаар бодож байгаа. Харин хүүхдүүдэд маань амьтдын хэлбэртэй дэнлүүнүүд илүү сонирхолтой байх болов уу? Наадмын талбай 66 гаруй гектар газрыг хамарч цэцэрлэгийн өвөрмөц байгалийн тогтцод тохируулан зохион байгуулсан байна. Энд 100 гаруй дэнлүүний томоохон бүтээл, 7000 орчим дэнлүүн чимэглэл, мөн монументал урлагийн ангилалд багтах 15 гэрлийн инсталляц дэлгэгдэжээ. Бид баруун Хятадын хамгийн том усны дэнлүүний наадмыг зохион байгуулах зорилт тавьсан. Энэ удаагийн наадмын талбай ойролцоогоор 66 га бөгөөд нуурын дагуу үргэлжлэх 2.8 км урт гэрэлт зам 6 үндсэн сэдвчилсэн бүсийг холбож байна. Наадмын онцлог нь зөвхөн цар хүрээндээ биш, соёл ба технологийн нэгдэлд оршино. Алтан аргуулуудын үүрийн туяа хэмээх инсталляц, гэрэл сүүдрийн тоглолтоор алтлаг өнгөөр гялалзах цас дуулсын уран дүрслэлийг бүтээжээ. Харин тан улсын үеийн морийг дүрсэлсэн бяцхан тарган морь нэртэй дэнлүү уламжлалт дүрслэлд шинэ өнгө төрөх нэмж байна. Мөн Фениксийн хаан хэмээх гэрлийн бүтээл хоёр шувуу эцэст нь хамтдаа дуулдаг тухай сонгодог домгоос сэтвэлжээ. Алтан оргилуудын үүрийн туяа бүтээл их сонирхолтой санагдлаа. Магадгүй Янцын мөрний их нутгаас санаа авсан байхаа. Гүйцэтгэл нь үнэхээр гайхалтай. Это видно. Би тан улсын үеийн загвараас өмсгөлийнхөө санааг авсан. Дэнлүүний наадамд оролцохоор ирлээ. Сичуан мужийн наадам алдартай ч хол. Харин Чүнцинд болж байгаад нь баяртай байна. Анхны сэтгэл маш сайхан байна. Первое впечатление уже очень хорошее. Чинцүүний усны дэнлүүний наадам хотын шөнийн эдийн засгийн шинэ бэлэгдэл болж мегаполисын соёлын амьдралд өнгө нэмж байна. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Ice Global-ыг үзээрэй. Та зөвхөн Монголд төдийгүй манай хурш орнуудад болж байгаа үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авах болно. Та бүхэнтэй Гамбатын басан сүрүү хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзъя.